Жинхэнэ говийн бүсдэл гэхэд одоо нийтдээ 165 мегаватт гаруй сэргээгдэх эрчим хүч байгаад байна гэдэг багхгүй. 165 мегаватт гэдэг чинь харьцуулаад ярихад Бөөлжүүдийн станцын эхний блокоос том хүчин чадал говийн бүсд ингээд суйрлагдсан байгаад байна. Зөвхөн манай хоёр станц нийлээл нийт одоо 150 гаруй мянган айлын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр одоо хангаж байна. 150 мянган айл өрх гэдэг маань одоо 3-4 аймгийн хэмжээний одоо цахилгаан эрчим хүчийг одоо хангаж байна гэсэн үг шүү дээ.